За сайн байна. Өнөөдөр би та нартай Gamma app гэж сайтыг ашиглаад хэрхэн хэмэл оюун ухаанаар презентацийн бэлтгэл зааж байна. За Gamma руу ороод generate дараад презентацийн хэсгийг сонгоод энэ дээр болохоор англиар хэргийг одоо жишээлбэл юу хийх гэж байгаагаа бичээд generate outline дараад за ингэснээр одоо хэргийн талаар одоо ингээд презентацийн дээр чи юу тус ахуйд нь гараад ирнэ. За энийг доошлуулад эндээс болохоор стилээ сонгоод тэгээд 8 гэдгийг сонгож болно. Энэ 8 гоц гаргаж өгнө гэсэн. Харин generate дараад одоо презентацийн чинь гарч эхлэх байгаа. За ингээд эхнээсээ англиар гараад ирж байна. За ингээд англиар гарч ирснийг дараа одоо бүгд харцгаая. За ингээд хэрэг бол тийм газар үсэн, ийм газар үсэн. Хэргийн талаас гарч ирж байна. За тэгэхээр одоо энийг ингээд үзэж болно. Эсвэл эндээсээ шеэрлээд экспорт дараад PowerPoint-аар хадгалж авчих болно. За ингээд PowerPoint-аар хадгалж авах тул ингээд эндээсээ татчих байна. За ингээд татах гэх юм бол энэ дээр гараад ирнэ заяа. За тэгэхээр одоо ингээд татчих эхэлж байна. За эндээс одоо doctranslator.com гэдэг. Translator гэж хайгаад одоо энэ дээр online doc translator гэдэг одоо 3 таагаар тэн дээр дараад за одоо энэ дээр ерөнхийдөө саяныхаа файлыг оруулаад өгнө. Энэ translate now дээр дарангууд за яг гарч иж магадгүй. За одоо энэ дээр ингээд upload файл гэдэг саяныхаа татсан файл оруулаад өгнө. За ингэж файл оруулснаар ер нь бол таны англиар гаргасан одоо презентацийг монгол хэл рүү ингээд хөрвүүлээд өчөж болно гэсэн. За одоо ингээд detect language гэх юм бол одоо яг ямар хэл дээр байгаа. Энэ презентац ямар хэл дээр байгааг одоо харуулж өгч. Тэгээд өөрөө монгол хэлээ сонгох юм уу эсвэл өөр хэлийг сонгох юм уу тэрнээс харж агаад translate дараад хэсэг хугацааны дараа ингээд гараад ирнэ. Энэ 502-өөс 561 орчсон гэж байна. За тэгээд одоо энийг татах хугацаач болчихлоо гэх юм одоо ингээд татах дээрээ дараад ингээд татчихна. За ингээд иргэн яг хэсгүүдийг хасаад цун татаж дууссан гэсэн гараад ирж байгаа. За тэгэхээр одоо PowerPoint-ыг шалгаж үзцгээе. За саяны англиар гарч ирсэн шүү дээ. Биш PowerPoint шүү дээ. Одоо тэрийг. За яа та. Одоо бидний саяны хэргийн тухай гэсэн одоо PowerPoint-ыг гараад ирж байгаа байхгүй юу? Ингээл 5 минут ажиллана хаа. Ерөөсөө ядадах юм байхгүй. Багш нарын видеолт амархан болсон байна. За тэгээд хөгжих юм бол цаашаа фоллоу хийхгүй дээ, тэ.